Yeah, hi guys. Hi. За өнөөдөр имжлэг үлээ. Unboxing. Тий. За мэдээч хүмүүсүүдийн маш хүсэн хүлээсэн манай үзэгчд бас нэлээд өсөн хүлээж байгаа. Тэгээ бид хоёр ч гэсэн нэлээд удлаа. Тэгээ та нар unboxing гэхээр баг юуны талаар гэдгийг баг бид хоёроор хэлэлтгүй мэдчихэж байгаа баха. Тэгээд өмнө нэг авчираад фейлдсэн тий. Эвдэрх юм байсан. Тэгээд хоёр дахын яг захиад баг 2-3 сар болчихоо ирэх гэж. Тий. Яагаад ингэж удсан юм бол зөвхөн бөөмөд. За тэгээд unboxing видеого эхлүүлье. Удаан хугацааны турш хүлээсэн тий. Тэр зүйлээ өнөөдөр задлах гэж байна. Мэргэжлийн төвшний одоо задлаа тэгээд тодорхой танилцуулна. Яа тий. За тэгвэл эхэлцгээе хөө. Яа эхэлцгээе. Зя. Гаргаж ирэх үү. За. Яа. юм байна. Тий. Энд дотор хайрцаг дотор юу байгаа гэхдээ үзье та тий. Одоо задлах гэсэн дээ. Яа. Шууд задлах. Манай хоёрын залбирж байгаагаар дээрх шиг эвдэрхий эмгтэй үрээ тэр эсэл гэж бодсон тий. Дээр чи нэг амар попрол радиото болсон. Эвдэрхий юм. Тэгээ эвдэрхий сайн харж найдвартай юм руугаа зудаах захиалах бол эвдэрхий мөрөө төрлөл тохиолол тусдаг юм лээ тий. Тий. Ер нь бол ягууртай юм байна шээ. Зя аман дээр нэг жижиг юм байна. Энэ бодвол зандэр нэг анхаар 110% бол гэдгийг та шалгасан нь бол энэ залгууч болохгүй тог бууруулагч та шууд залгууж болохгүй тог бууруулагч ашиглана уу гэнэ. За энэ мэдээж сүнсний EMF K2 гэдэг иймэрхүү детектор гэж магадгүй юм шиг байна. Миний бодлоор детектор гэж бодсон тийм хэмжээг нь харуулж тийм хэмжээг нь харуулт юм л. За ямар ч гэсэн амар саборлоо болтой юм байна. Йоо, за ингэж нэг төхөөрөмжтэй болох гэж. За тэгэхээр төхөөрөмжтэй болохоор манай хоёрт яана вэ гэхээр үндсэн paranormal content-о urbex-тэйгээ хослуулна л гэсэн үг. Тийм ээ. Уулын зүгээр ингээл яваал юм уу ханаал бодгоос юм л одоо шууд эднэрээ жинхнээс энд юм байгаа юу байхгүй юу гэх юм батлаа. Тийм батлаад явна. Манай хоёр одоо нэг мах шатаадаг. Тэгээд гэрлээ унтрааж хэсэг чимээ чаган зогсдог уууд бол одоо ингээ ард өнгөрлөө тий. Ер нь бол сайхан болчихно. За тэгээ та нартай тий чадвар чинээгээр л тайлбарлаж өгье даа. Эксперттэй юм. Өөц. За ийм харагдаж байна. Иймэрхүү юм харагдаж байна. Оо яг тийм минь байж шүү дээ. Заран EMF 2 сүнсний детектор. ийм юм байна. За энэ гараа авах юм. Чин их үлдэндээ. Харж харж байгаа л ориг гэснээс нь л захиалсан да. 5 өнгийн өнгө байдаг. Энэ одоо төлцөл. За малчаа хөрөмжүүдээс байх магадaltaй. За жишээлбэл ийм байт юм байлээ. Энэ маань болохоор одоо арзайтаг болон барилга байшин байгууламжны захиргаан энерги хэмжилтийг хэмждэг. Тэгээд сүнсний орон зайг бас хэмждэг. Иймэрхүү төхөөрөмжүүд. Энэ чинь одоо 5 өнгөтэй байдаг. Ногоон, бүдэг ногоон, шар, улбар шар, улаан гэдэг. За энэ эхний хоёр дээр байхад бол ерөнхийдөө барилга байгууламжийн одоо ингээд юу гэдэг одоо энэ арзайтаг байлаа гэхээр энэ хавьд ингээд хөхөд мэдэрч ингээд аснаа гэсэн. Юугүй бүр ингээд захилгаангүй ингээд хав арах балгас дотор бол мэдээ захилгаан юм чаа асахгүй байгаа тохиолдол байдаг шүү дээ. Тэгээд ингээд одоо детектортэд ингээд явж байхад ингээд одоо гэрлээрээ ингээд юу байдаг байгаа одоо ингээд за стоочлаар ингээд нэг юм одоо гэрлээрээ нэг сүнсний толгой хэр байгааг ингээд хэмжиж өгдөг юм багж байгаа. Ойроо хол. Тийм, ойроо хол байгаа. Тэгэд ямар шиг юм байна. Улаан луу толтлаас гэсэн үг. Ер нь бол сүнсний
орон зай хэр байна гэдгийг нь одоо энэ хэдэн гэрлэлээр ингэж ялгаж өгдөг байхгүй. За асч гэнэ харъя. Зүйт. Одоо энэ харж байна. Одоо ногоон богооч. Одоо энэ тогтцолгонтой энэ нас. За энэ хард энэ уц руу ингээд төгөхөөр ингээд асч байгаа байж. Ингээд асч гэнэ. Ингээд. Тийм байна. Уц руу төгөхөөр. За уц руу төгөхөөр ингээд асч гэнэ. Энэ яг бол захилгаан зүйл. Захилгаан зүйлийг ингээд мэдэрдэг байх нэ. Тэнгүүд одоо энэ улбар шар дээр л одоо ингээд шар өнгөн дээр л одоо ингээд байгаад байгаа байж. Тэнгүүд харанхуй болгосон дотор бит хоёр бичлэг хийхдээ утасныхан одоо онгоцыг гүйлгэх чинь аирпланаа гүйлгэх чинь гэсэн үг шүү дээ. Тэгээд харанхуй болгосон дотор ингээд детекторт явна. Одоо ингээд утаснаас холдонгууд ногооноос илүү ингээд асахгүй байна. Тэгээд одоо энэ аваар одоо ингээд детекторт явна гэсэн үг. EMF K2 гэж цахилгаан орон загш мэдэрдэг байх нэ guys. За ингээд онцчлаа. Энэс ориг юм цаанаа өрөөд юм шүү те. Барьж мэрхад. Тийм. Энд хулих master copy, A copy гэж байдаг юм байлээ. Тэгээд мэдээж оргийн захиалсан байгаа. За дараагийнх юу вэ? Хамтдаа цай. Энд бол өөр гоё. Сав боглоо бодлмол гэж найгуу бод юм байна тий. Яа, зэмэрч сэтгэл санаа сайхан болж юу. За. Энэ засаж жоо том юм бид нэ. Яа. За нэг юм харагдаж байна. PSP 7 Pro. Одоо цаг үед одоо юу гэмтэй. Одоо цаг үед хамгийн сүүлийн үеийн загвар нь тий. 2024 онд нээлттэйсэн 2024 оны 8 сард нээлттэйсэн болов уу дээ. Урд нь болохоор 2000 энэний өмнөх загвар нь болохоор 2009 онд нээлттэйсэн байлээ. Тэгээ уул бол гарах хугацаа нь 2021 онд гарах ёстой байсан боловч судалгаа шинжилгээ бүр сайжруулалт хийсээр байгаа. Бүрэн төгс хувилбарыг. За энэ Бүрэн төгс хувилбар нь 2024 онд гарсан. За энд харагдаж байна уу guys? Руу гарын үсгтэй байна. Thank you so much for your order гинэ. За. гоё юм хайрцаг хайрцагтай байна. Янз. Гоё хайрцагтай юм байна. Яа, эсвэл шумууланд дазалсан хэцүү шүү. Хоёрдоо шумуулны бол явуулсан да. За. Гарын авлага guys. Энэ дотор батарей ингээд ийм 300 юм. Тийм 300. Тэгээс өөрөөр бас сэнгэлж болдог гэж байсан. Манай хоёр шиг өдөөгээд байгаа цэнэггүй үнд бол батарей хэрэгтэй ууз. Panasonic-ийн иймэрхүү 300-аар хурж ирд юм байна шүү guys. За радио минь. Алдарт радио минь. Константин PSP 7 Pro Street Box гэж юм байна. Энэ дээр нэг талаар хэлсэн. За энэ маань болохоор 2024 онд нээлттэй хийсэн радио байгаа. Тэгээд одоо энэ детектор дээр байдаг шиг одоо энэ нь бас ингээд захилгаан орон зай, сүнсний орон зай хэмждэг ийм нэг антентай. Тэгээд бас өөр төрөө бас яг юм давхар юм антентай ийм зүйл байгаа. За энэ талаарх мэдээлэл ингэж сонсож байна. За энэ PSP 7 дээрх мэдээллийн та нартай ChatGPT-гээс уншаад өгье. PSP 7 Pro эсвэл Spirit Box SP 7 Pro гэж нэрлэдэг юм байна. За тэгээд радиогийн долгионыг хурдан сольж sweep сүнс эсвэл paranormal-аар шууд харьцах орлох хийхэд ашигладаг төхөөрөмж юм аа гэнэ. За энэ нь радио долгио маш хурдан солино. AM, FM сүнснүүд тэр долгионд донд үг эсвэл дуу хоолой гаргах замаар харилцах боломжтой гэж үндэслэдэг гэнэ. Яг тийм байгаа. За тэгээд зарим загвар нь цахилгаан соронзон орны мэдрэгч EMF детектор эсвэл ухаалаг гэрэл тохиод дагалддаг гэдэг ч аахгүй. Тэгвэл өнөөх мань энэ болоод ирж байгаа. Тэгээ энэ болохоор өөр дээрээ бас иймэрхүү юмтай. Иймэрхүү детектортэй. Гэхдээ Одоо ингэ нүсөөгөө тий.
Энүүгээрээ байгаа байхгүй ингээ мэдээд энэ дээр хэрэг ингээ гарч ирэх юм бол шууд энүүгээрээ нөгөө харилцан ярьж Тий. болно гэсэн үг. Одоо ингээд хоёлаа энийг мөнхийн асаалттай явна гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд гэрэл тохиог нь хоёлаа тэнгууд эхлээд захилгаан орон зай тэр дахар болгосон төрийг үүлээ гэж тий. Тэгээд тэнгууд энэ радиогоо асаагаад хоёлаа үг асууж үзнэ. Түшигч нь хүн байна уу маа уу гэлээдэг одоо тэрэн дээр самд амар болж эхэлж байна л гэсэн үг тий. Товчхондоо сүнсний хоолойг барихын тулд радио давтамжуудыг ашигладаг төхөөрөмж юм а гэж шүү. За нэг үндсэн мэдээлэл бол нэг иймэрхүү юм байна guys. Тэгээ иймэрхүү гарын авлагтай байвал ориг, гарын авлаггүй байвал хуурамчаа гэж ойлгоорой гэдэг. Тий. За цойло батарейг нь хийж үзье тий. Энэ яа гэм бол ч өөрөөр чинэлдэг гэсэн үг юм байна. Хайл. Наа чи задлаад дотор нь батарей хийх юм болов. Наатын цаг цойло нэг тухтаа суужаад харъя да тий. За ингээ батарейг нь хийсэн. За ингээ анхны гэрт хэрэгтэй байхгүй. Харин. За сенсор. Power. Зямрцсан гасчлаа. Басчлаа гэж хэлсэн үү? За энэ ингээд өөр дээр ингээд чихвж орд юм байна. Чихвчээр сонсож болох юм тийм. Мүүтэлж болд юм байна. За ичэр. Power гэдэг төвч. За power дээр даасан. Тэгээд шуум бараг байхгүй. За мэн зөөлгөө ингээд гэдэг юм болчихсон. Тэсээс микрофон дээртэй. Скайн хийж байна. Ингээ гэрлэн тасалтай. Ингээ асаачилт юм ээ. Humano. Тэсээ дүнгээр. Энэ болохоор энэ дээр болохоор хоорондоо болохоор би энэ дээр алгүй өгдөг байна. Одоо хорвоод ихээр хамгийн дөх энэ ихэл яачаа. Хамгийн хоорондоо сайн хосолдог төгс хорчдог хоёр зүйл нэгээд. Нэлээд судалж байгаа захиалсан байгаа. За зөвхөн та нартай нэг юм харуулъя да. За ямар ч нэг иймэрхүү юм дээ. Одоо энэ гэр дотор элдв янзын байхгүй болохоор одоохондоо сайн мэдэгдэхгүй л юм тий. Тэгээд бид хоёр бас энтэйг бас нэлээд харьцаж сурах хэрэгтэй байгаа. Энтэйг бас нэлээд харьцаж сурч сайн сурах, сайн ашиглаж сурах хэрэгтэй байгаа юм да. Амар концептоноос үл юу гэх юм бэ? Заавчин радио. Цэс мэс бас байнгын нэг ижил биш. Өөрчлөлтүүд юм уу? Байна. Нарта. Багтдаг чинь ингээд жоох гэр миний гэсэн гадраад. Байна. Снаас л гэж байна. Тийм, утсан дээр л зовлол гэж байна. Энэ болохоор ингээд байнгын гэхгүй. Энэ болохоор юу байд юм бэ guys? Одоо ингээд бүрэн төгс болгосон хувилбар нь юу юм бэ лээ? PSP 11 гэж байд юм байлээ. Бит хоёр өмнө тэрийг захиалаад гэсэн чинь тэр нь эвдэрхий бол тараа. Тэр нь болохоор хоёр иймэрхүү байж юм лээ. За нэг иймэрхүү гэдэг л онтроо чинь би чинь Энэ юу яа гэдэг юм бэ? Нацаа ханд авсан уцтай болоо. Хөрөж яваад гэж бодлоо. Одоо хөрөж Сайн би тусаа асуулт хэлээ хөө.
Байна уу? Төсөг байна уу? Үлдээ энэ хариу өгөөрэй. Төсөг байна уу? Энэ хөлбөмбөг болохоор ингээд улаан Харин. Төсөг байна уу? надаас санал хэлмээр байна. Синсэртэй. Энтинэн гооч. Үнэхээр нам бод болчихж байгаа тийм. Энэ гэрэл мэлсэн үү? Яа Наач энэ одоо ингээд тасаад хийж байна. Сарилчсэн юм. Сая яагаад тэрэ ингээд болохоор дулаан метр гэдэг юм уу? улаан мэдэртэй юм байна. Дулаан метр гэсэн. Дулаан метр төс мат. За санаа төсөг байна уу? Тэгэж та чи утсан дээр нэг юм. Ямар нэг бичлэг үү? Бичлэг тавихаар одоо энэ мөн дотор орж ирж магадгүй. Байж юу? Байж ажиг наа. Чугуураа ани тавстай тань яаж гарах юм бэ? Яах вэ яваад чи юу вэ? Эцэн дээр энэ ярьж байгаа юм арай нэг амжихгүй л үү? Эцэн дээр ярьж байгаа юм бол дамждаг юм шиг байсан. Сэрэнж дээр хоёулын шиг юм хийж байгаа юм. Байна. За энэ бол ингээд ямар ч тавилт их боломжгүй тийм. Ямар ч сайн юм хэлэх юм байна. За энэ болчихсон юм байна. Ямар ч тийм байна энэ хоёроо сайн судалж байгаа төшөө дахиж нэлээд сайн судалж агаад хоёрыг ашиглаж мэддэггүй юм яг юу байна гэхэд тэр авда сайн судалнаа энэ миний ингэж нэг зовтой чөлөөтэй үеэр нэг сайхан уншиж судлахаас за тийм ямар ч байсан Монголдо ингээ хамгийн анхны ингээ энэ төхөөрөмжтэй болж байгаа одоо маш их баяртай байна. Тэгээ цаашдаа одоо ингээ паранормал контент одоо ингээ одоо season 3 гарна шүү дээ. Season 3-аар одоо ингээд тий. Season 3 солиорсон эпизод 3-аараа ерөнхийдөө ингээ орох нэ guys. За төвшиг сэтгэл санаа хэрэг. Мэдээж сэтгэл санаа бол гоё байна ингээд яг одоо мэрэгжлийн тий. Хамгийн сүүлийн үеийн төвшний тоног төхөөрөмжөөр ингээд Константин паранормал гэдэг яг ингээд судалгаа хийгээд явна гэхээр мэдээж их баяртай байна тэгэхэд. Өөрч хэлэхгүй галгатай. Маш л гоё л байна гэж хэлэх байна. За ямар ч юм Монголд анхдагч болж чадсан баярлалаа тэгэхэд. Өөрсөндөө баярлах юм уу тий. Ямар ч байсан тэгээд юу байна иймэрхүү радио медиатай болоод ерөнхийдөө нэг контентоо хөгжүүлж байгаад л ерөнхийдөө гоё байна тий. Одоо хүмүүстэй нэг арай нэг жоохон үзүүштэй гоё юм гаргаад одоо зөвөр ингээд уцаараа бичлэг хийгээл өөрсдөө ингээд явдаг байсан бол одоо мэрэгжлийн тоног төхөөрөмжөөр нь ингээд хайгаад судлаад болвол харилцан ярилцаад явах нэ. Ер нь бас их гоё санагдчих байна. Тий. Ер нь тэ чааш тааштай ч гэсэндээ мэдээж контентоо сайжруулахын төлөө бид хоёр нь хичээх болно. Тэгээд тулгамж байгаа асуудлуудаа тэгээд цаг хугацааны ирэхээр дараа явах байхаа тэгэхэд
Үнэхээр сайхан байна. Нэг бол зөндөө авсан л. Тэгээ энэ хоёрын Шөнийн дуран үзэгчээс ирсэн бэлэг маань. шөнийн дурам маань нэг иймэрхүү байдаг. Ийм тоног төхөөрөмжтэй л явахандаа. Тийм тоног төхөөрөмжтэй. Нөгөө мангас гэрэл нь үүдсдэг бүр Мангас чийдэн маань өвдөрч одоо бидээр байгаа тоног төхөөрөмж гэх юм бол одоо эднэр байна. Тэгэл гар утас. Тэгвэл мэргэжлийн камер мамер тийм өндөр түвшний юм бол байхгүй. Тий. Би одоо амар юм уташ. Зүр багаас нь л эхэлж ин да. За яг иймэрхүү юмнуудаар л одоо контент болгож чинь шүү дээ. Тий. Тэгээд нэрээ donation илгээсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд Баярлалаа. donation чинь бензиндээ зарцуулна, эдэж уухандаа зарцуулна. Мань хоёрт бас их хөөрхөн хэрэг болноо. Тий. За тэгээд бит хоёрын хамгийн анхны гэртээ танилцсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд эпизод 3-аар уулзцаах тий. Эсэд 3-аар уулзцгаая Тий. та. Тэгээд наа бас нэг гоё газар хэрэг олох юм бол стриминг гэсэн төлөвлөгөөтэй байгаа тий. Стриминг гэж чеклж үзнэ маань гэр тий. За тэгээд эпизод 3-аар уулзлаа. Түр баяртай guys.